Бид Колорадо мужийн Монгол сургуулийн анги хөтөлбөрийг цувралаар та бүхэнд хүргэж байгаа билээ. Энэ удаад сургуулийн өмнөх баг буюу 4-5 настай бас нэгэн ангиа танилцуулж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд тус анги маань нийт 11 сурагч 2 багштайгаар хичээлж байна. Олон улсын бизнес эдийн засгийн дээд сургуулийг төгсөн Хэлний чанд дахь монгол хэл соёлын багш нарт зориулсан онлайн сургалтыг 2020 онд бага насны хүүхдэд ажилладаг Колорадо мужийн Rocky Mountain хөтөлбөрийг 2024 онд амжилттай төгсөн Монгол сургуультай 9 дахь жилдээ бага ангийн багшаар ажиллаж байгаа мэргэжлийн туршлагатай мөнх жаргал багш. Мөн хүүхдүүдэд англи хэл болон бүжгийн хичээл зааж байсан туршлагатай Денверийн их сургуулийн оюутан Мишель нар бага ангийн багшаар тус тус ажиллаж байна. Үндэсний хэл магтаж болшгүй соёл. Манай ангийн үед 3-5 нас бол сурах чадвар хамгийн өндөр үе гэж үздэг. Хүүхдийн тархины хөгжил хурдан явагддаг тул хүүхдүүд мэдээллийг амархан хүлээж авч тогтоодог, мөн амархан мартдаг. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ маш их ярилцах, ном уншиж өгөх, тоглож сургах, хөдөлгөөн, мөн хайр аюулгүй орчин хүүхдийн сурах суурь нь болж өгдөг. Хамгийн гол нь хүүхдүүдэд шахаж биш ойлгож хүлээцтэй тоглож сургах хэрэгтэй. Бага насны хүүхдүүдийн хувьд хамгийн чухал нь өөрийгөө зөв илэрхийлж сурах, бусдыг сонсож ойлгож, хүндлэх, найз нөхдөдөө хуваалцах, хэн нэгний эд зүйлийг зөвшөөрөл авч хэрэглэх, бусдын гаргасан шийдвэрийг хүндлэх зэрэг бие хүн болоход нь анхаарч ажилдгаа хоёр багш маань хэлж байлаа. Ганасны хүүхдэд маань өдөрт маш олон удаа хоорондоо моны цайддаг, хамаалах болоочтой, астан өдөрт маш олон удаа мөрдөг. Тэр болгоныг нь аравтаар хэмжээгээд дотлын анзаар хийч зээгээд тэгэж брик фэт бүршигчтэй өгчтэй аа. Өхөөрдөн бяцхан сурагчид маань өдөрт маш олон зүйл амжуулдаг. Тоглоно, дуулна, зурна, бичнэ, үлгэр сонсож ярилцсан гэд. Мөн хоолой идэхдээ хүртэл монголоороо талархлаа хэлж байгаад л иддэг. Ашаа болон шигтэй. Бяцхан сурагчид маань Монгол сургуультай ирэх жигтэйхэн дуртай. Багшийнхаа ярьж буй үлгэрийг анхааралтай сонсон, сурсан үгнүүдээ нэгтэйгээ уралдан уншина. Өдөр бүр монгол үгсийн сан нь нэмэгдээд байгаа гэд эцэг эхчүүд маань ам сайтай байна лээ. Монгол үндэсний дээл хувцас өмсөө сургуультай ирэх гоё байдаг гэж сурагчид маань хэлж байлаа. Морин хуурын хичээлийн цагаа анхааралтай сонсно. Заримдаа дагаж бүжиглэнэ. Энэ ямар амт юм бэ хүүхдүүдээ? Баавгай. Энэ баавганы нэрийг хэн гэдэг вүлээ? Балхуу. Гэдэг. За, балхууд дэлгүүрт төрсөн. Бид энэ удаад Колорадо мужийн Монгол сургуулийн өмнөх 4-5 насны ангиа танилцууллаа. Дараагийн дугаараар 5-6 насны ангиа танилцуулах болно.